Барууны орнуудад гэр бүл сүйтгэгч гэх нэр томьёо байдаг. Энэ нь эхнэр эсвэл нөхөр болон хүүхдүүдэд хөнөөж бүхэл бүтэн гэр бүлээ устгасан хүнийг хэлдэг. Статистик мэдээгээр ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн 95% нэрэгтэй, тэдний дийлэнх нь 30 орчим насны цагаан арьстай эрчүүд байдаг. Гэвч өнөөдөр бидний ярих хэрэг нь үлдсэн тэр 5% багтана. 2007 оны 8 дугаар сарын 8-ны өглөө нар мандахтай зэрэгцэн Калифорни мужийн Лос Анжелес хотын Rowland Heights дахь нэгэн байшингийн үүднээс нэгэн эмэгтэйн цөхөрсөн хашгираа сонсогдож өглөөний нам гүмийг эвдсэн байна. Хөршүүд чимээг сонсоод очиход уг байшинд амьдардаг 37 настай Зэн Манлин тусламж дуудаж байсан. Тухайн үед тэр их замбраагүй харагдж байв. Нүцгэн хөлтэй бариу өмд өмссөн архины үнэр ханхалж байв. Хөршүүд ойртон харахад түүний гар хөлн цуснд хутгалдсан байлаа. Зэн Манлин аимшигт дүр зургийг ээрж муурсан байдалтай тайлбарлан "Бурхан минь тэр үхчихсэн миний нөхөр гэж ойрлож байв." Хөршүүд байшин дотор орж Зэн Манлингийн нөхөр Нийл Уильямсыг хайжээ. Шатны хэсэгт очиход 27 настай цагаан арьс дээр цусан дунд хэвтэж нас барсан нь илт байлаа. Айж цочирдсан хөршүүд яралтай 911 лөө залгаж цагдаа дуудсан байна. Цагдаа нар ирэхэд нэг хүн биш хэд хэдэн хүн нас барсан болох нь тодорхой болсон юм. Байшин дотор ихэд замбраагүй хог новш ихтэй байв. Нийл шатан дээр цусаар будагдсан хэвтэж хажууд нь самурайн сэлэм харагдаж байсан. Цагдаа нар орчныг шалгах явцдаа унтлагын мөрөөнд орж Нийл болон Зэн Манлингийн хоёр хүүмэн гэртээ байгааг олж мэдсэн. Эхэндээ хүүхдүүд унтаж байгаа учраас амьд гарсан гэж бодон амьсгаа дараа нь тайвширсан ч сэрэх гэж оролдоход давхар орны дээр унтаж байсан ах Девон, доод орон дээр байсан дүү Ян хоёр өөрсдийн орон дээр нас барсан байсныг тогтоожээ. Тэд бол 7 болон 4 настай хөвгүүд юм. Хэргийн газарт харин Зэн Манлин тасралтгүй миний нөхөр амьд байна уу гэж ойрлож байв. Хүүхдүүд алагдсныг мэдж байсан хэсэг нь тодорхойгүй ч тэр илт нөхрийнхөө талаар илүү санаа зовж байсан нь анхаарал татсан байна. Энэ нэр бусын хариу үйлдэл цагдаа нарын сэжгийг төрүүлв. Тэд Зэн Манлинг 6 милийн зайдварлах цагдаагийн хилтэст авчирж байцаалт хийсэн байна. Цагдаа нар түүнээс осол болохоос өмнө хаан байсан талаар асуухад Зэн Манлин өглөө эрт хүнсний дэлгүүр орж тэндээсээ дөнгөж гэртээ ирсэн гэж хэлв. Гэвч энэ нь хөршүүдийн мэдүүлэгтээ зөрчилдсөн юм. Хөршүүдийн хэлснээр Зэн Манлин тэдэнд унтаж чадаагүй учраас машинтайгаа гадуур давхисан гэж ярьсан байж. Цагдаа нарын сэжгийг мэдэрсэн Зэн Манлин мэдүүлгээ өөрчилж тэр шөнө унтаж чадаагүй тул толгод руу машинтай явсан. Тэнд тамхи татсны дараа гэртээ ирэхэд гэр бүлийнхэн нь үхсэн байсныг олж харсан гэж мэдүүлсэн байна. Тэрээр өглөөний 4 цагийн орчимд гэрээсээ гарч хаалгаа түгжээгүй орхисноо санаж байна гэж хэлсэн байдаг. Цагдаа нар Зэн Манлингаас түүний нөхөр Нийлийг хий хөнөөсөн талаар сэжиглэх хүн байгаа эсхийг асуув. Зэн Манлин санаа алдаад "Үнэн дээр миний нөхөр надаас жил гарын турш урвсан. Саяхан л надад үнэ хэлсэн, би мэдэхгүй юм. Нөхрийн минь амраг байсан уу эсвэл хэн нэг хөсөлсөн үү бүү мэд" гэж хэлжээ. Цагдаагийн хэлтээс Зэн Манлингийн сэтгэл санаа маш тогтворгүй байсан. Тэр хэсэг хугацаанд чангаар уйлж нөхөр болон хоёр хүн ямар байгааг асууж байснаа удалгүй ихэд бие тоосон дээрэнгүй байдал гаргана. Түүний зан ааш бараг минут тутамд өөрчлөгдөж аль нь үнэн аль нь худал болохыг ялгахад бэрх байлаа. Цагдаа нар Зэн Манлин үнэхээр гэр бүлийнхээ үхлийг хөлөөн зөвшөөрч чадаагүйгээс сэтгэл санаагаар унаж хямарсан нь. Эсвэл асуудлаас бултахын тулд жүжиглэж байна уу гэдгийг тогтоохыг оролдсон ч байцаалтын явцад тодорхой хариу олж чадсангүй. Аз болоход хэргийн газарт хийсэн нотлох баримтын шалгалтаас шинэ мэдээлэл ирлээ. Цагдаа нар хэргийн газрын байшингаас Нийлийн нэр дээр бичигдсэн гих амиа хорлох захиа олжээ. Тэрээр компьютер дээр хэдхэн мөр бичсэн байсан бөгөөд утга нь хоёр хүүгээ өөрөө алж дараа нь амиа хорлохоор төлөвлөсөн гэсэн агуулгатай байлаа. Гэвч энэ захиа огт логиктой нийцэхгүй байлаа. Хүүгүүд 4 болон 7 настай байсан бөгөөд тэдний биед гаднаа ил шарах огт байгаагүй. Хэргийн газрын байлаас харахад тэд амьсгал нь богдож нас барсан мэт байсан. Энэ үед задлан шинжилгээ хараахан хийгдээгүй байв. Харин нөхөр Нийлийн үхэл тэсөөр аимшигтай байлаа. Олон жил ажилласан туршлагатай Ахмад цагдаа хүртэл харахаас эмээмээр байсан гэдэг. Түүний бид 90-с дэш хутгалсан шарах гидсэн дээр нь том X хэлбэрийн зүсэлт мөн гар дээрээ хамгаалах гэж авсан бараг тас тавчигдсан шархнууд байж. Нийлийн хажууд байсан цустай самурай сэлэмж бас маш сэжигтэй. Амиа хорлохын тулд самурай сэлэм ашиглах хүн тун ховор. Хэргийн газрын нөхцөл байдлаас харахад компьютер дээрх амиа хорлох захиа нь хуурамч бөгөөд Нийл өөрөө амиа хорлсон байх ямар ч боломжгүй. Харин онц хэрцгийгээр хөнөөгдсөн нь хэндэж тодорхой байв.
Гэсэн ч энэ үед Зэмманлин өөрийн байр сууриа хിവэр баримталсаар байлаа. Тэрээр Нийл хүүхдүүдийг алчгаад дараа нь өөрөө амиа хорсон. Эсвэл Нийлтэй араар минь тавьж байсан атаархуу эмэгтэй атаархлаасаа болж тэднийг алсан гэсэн хоёр хувилбарыг л ярьж байв. Гэтэл цагдаа нар Зэмманлингийн машин дотроос цуснд будагдсан тамхины хайрцаг олсноор байдал эрс өөрчлөгдөв. Шинжилгээ хийж үзэхэд уг цус нь нийлэх болгон тогтогдлоо. Зэмманлин өмнө нь цагдаад нойргуулаас болж уул руу машинтай явж тэнд тамхи татсныхаа дараа гэртээ ирэхэд гэр бүлийнх нь аль хэдийн алагдсан байсан гэж мэдүүлж байсан. Гэвч нийлийн цусаар бохирдсон тамхины хайрцаг нь бүсгүйг машинтайгаа гарахаас өмнө аль хэдийн алагдсан байсныг илтгэж байв. Энэхүү нотлох баримтын өмнө Зэмманлин сэтгэл санааны гүн хямралд орж эцэст нь нөхөр Нийл болон хоёр хүүгээ өөрөө алсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Зэмманлин Нийл хоёр урд нь биедээ маш их хайртай, бие сүнслэг хос, сэтгэлийн хань гэж үздэг байв. Нийлийн хувьд Лос Анжелест ганц бие ээж нь болох Жейн болон түүний дүү охин Марлагийн хамт өссөн. Ээж нь хүүхдүүдээ их анхаардаг, гэр бүлээрээ Star Wars кино, компьютер тоглоом, мөн янз бүрийн сэлэм элдэнд дуртай байж. Ээж нь хоёр хүүхэдтэй дулаан хайр дүүрэн гэр бүлийн орчин бүрдүүлж өгсөн байна. Оюутан байхдаа Нийл түргэн хоолны газарт цагийн ажил хийдэг байсан бөгөөд найз нөхд нь түүнийг анзаарагдаад байдаггүй ч маш ээлдэг, сайн залуу гэж тодорхойлдог байсан. Анх 1999 оны 100 Нийл найзтайгаа хамт The Rocky Horror Show нэртэй киног үзэхээр кинотеатрт очижээ. Тэр үедээ 19 настай байсан бөгөөд Лос Анжелесийн зүүн захын нэгэн кинотеатрт Зэмманлинтэй анх танилцсан байна. Нийлийн нүдэнд Зэмманлин хошин мэдрэмжтэй, маш өхөртөм, түүнтэй санаа бодол нь сайн нийцдэг охин байж. Тэд өөрсдөө энэ дэлхий дээрх цөөн хідэн итгээд хүмүүсийн нэг хэмээн бодож, биетэйг оройтож учирсан мэт мэдрэмж төрсөн гэдэг. Ганцхан ялгаа нь Зэмманлин эцэг ихтэйгээ тиймч эвтэй нартай харилцаатай байгаагүй явдал байсан. Зэмманлингийн эцэг их Тайван гаралтай бөгөөд түүнийг Калифорни мужийн Лос Анжелес хотод өсгсөн. Тэр багасаа суралцах бэрхшээлтэй байсан тул сургуульд тэмч таатай дурсамжгүй. Өсөж томрох явцдаа өөрийгөө хайрлагдаагүй мэт байнга мэдэрдэг байж. Энэ нь түүнийг насанд хүрэхэд өөртөө итгэлгүй, нийгмийн харилцаанд заримдаа эвгүй болох харагддаг болгосон байна. Нийл Зэмманлин хоёр өсөж тойрнох явцдаа орхигдсон мэт мэдрэмжийг хоёулаа амссан байв. Ийм төстэй байдал тэднийг эцэст төгсгөлгүй ярилцахад хүргэж хэрэгтэй ойлгогдож байна гэсэн мэдрэмж нь биедээ татагдах хүчийг улам нэмэгдүүлжээ. Ийхэндээ энэ харилцаа тун амттай байсан тул тэдний харилцаа хурдан ахиж танилцсанаасаа жилж хүрэхгүй хугацааны дараа анхны хүү Деван төржээ. Деван төрсний дараа Нийл Зэмманлин хоёр яаралтай гэрэлтэй бүртгүүлж 20 настай залуухоос ийхүү гэр бүл болсон байна. Тэд тухайн үедээ ойрын ирээдүйд хангалттай мөнгө цуглуулж, сүмд илүү том ёслол төгөлдөр хурам хийх тухай мөрөддөг байснаас өөр бодит зүйл бараг үгүй байв. Тэд залуунаас эцэг эхээсээ санхүүгийн хувьд төдийлөн дэмжлэг авч чаддаггүй байсан тул гэр бүл болох нь амаргүй байлаа. Гэсэн ч тэд бие хангалттай хайрлаж чадвал илүү сайхан амьдралд хүрнэ хэмээн үздэг байсан бөгөөд энэ хайр дундаас ховорхон өдрөг итгэл төрсөн. 4 жилийн дараа тэдний хоёр дахь хүү Яан төржээ. Тэд Зэмманлингийн эцэг эхээс байр түрээслэн дөрүүлээ шинэ гэртээ нүүж оров. Аднаас нь харахад энэ бол аз жаргалтай бяцхан гэр бүл байлаа. Зэмманлин хүүхдүүдэд асархан хажуугаар цагийн ажил хийж, Нийл Диснейлэндэд бүтэн цагаар ажиллан, даруухан атлаа дулаахан амьдралыг цогцлоож байлаа. Гэвч Зэмманлин энэ гэрлэлтэнд аажмаар сэтгэл хангалуун бус болж эхэлсэн байдаг. Анхандаа тэр өөрийн сэтгэлийн ханиа олсон Нийлийг амьдралынхаа бүх зүйл хэмээн үзэж байв. Төлөвлөгөөгүй жирэмсэлсэн ч нөхцөл байдлыг өөр хянаж чадна, яравчилсан гэрэлтээс хойших аз жаргалтай амьдралаар өөрийнхөө чадварыг нотлно гэж итгэж байж. Гэвч бодит байдал хэрцгий байв. Хидэрхий эрт гэрлэж хүүхэдтэй болно гэдэг нь хүн өөрөө бүрэн төлөвшөөгүй байхдаа бусдын төлөө амьдрах шаардлагатай болдог гэсэн үг. Бүх зүйл дээр хүүхдүүдийн хэрэгцээг нэгдүгээр тавьж, харин өөрийн ашиг сонирхол, зорилго, хүсэл мөрөөдөл хязгааргүй шахагдан агшигдана. Ялангуяа санхүүгийн байдал тааруу тул Зэмманлин хүүхдүүдийг асруулах боломжгүй, зөвхөн цагийн ажил хийхээс өөр сонголтгүй байлаа. Харин Нийл карьерийн ямар ч зорилгогүй, ажлаасаа ирээдэл тоглоом тоглохоос өөрийг боддоггүй. Цаашид суралцаж хөгжих тухай огтхон санаардаггүй байв. Үнэхээр Нийл бол Зэмманлингийн хүлээлтээс тис өөр хүн байсан. Тэр гэрэлсний дараа илүү сайхан амьдралтай болно гэж найдсан ч эцэст нь Нийл гэр бүлийнхээ төлөө саад бэрхшээлийг даван туулахыг хүсдэггүй нэгэн гэдгийг ойлгосон байна. Хоёр хүүгээ тэжээх ёстой атал Нийл хിവэрэл тоглоомд автсан хөгжиг байв.
Нийлийг урамшуулахын тулд Зэмманлын түүнийг Диснейленд дэх бүтэн цагийн ажлаасаа гараад даатгалын борлуулалтын сургалтанд суухыг ятгав. Гэвч хэсэг хугацаанд ажилласны дараа Нийл өөрийгөө маш эвгүй байдалд орж байна гэж мэдэрч борлуулалтын ажилд тохирохгүй гэдгээ ойлгон дахин ажлаасаа гарсан байна. Зэмманлын ажлын цагаа нэмэгдүүлж өмнөх цагийн ажлаа бүтэн цагийн ажил болгосон бол Нийл гэртээ бүтэн цагийн эцэг болж 2 хүүгээ асрах болсон. Нийлд энэ зохион байгуулалт маш их таалагдсан. Хүүхдүүдээ харсны дараа тоглох цаг нь нэмэгдэж, ажлын дарамтгүй болсон тул сэтгэл нь амарсан мэт байв. Гэвч Зэмманлын улам ядарч гэртээ ирээд олон ажилтай нүүр тулсан хэвээр байлаа. Нийл зөвхөн хүүхдүүдийг хардагч гэрээ цэвэрлэж хоол хийдэггүй. Тиймээс Зэмманлын ажлаасаа ирээд ихээхэн гэрийн ажилтай нүүр тулдаг байсан. Тэр анх хүүхдүүдээ нөхрөө аз жаргалын эхлэл гэж бодож байсан ч одоо тэдэнд түүнд дарамт түгшүүрийн шалтгаан болжээ. Түүний насныхан Алидийн төгс гэр амжилттай түнштэй болсон байв. Харин Зэмманлын жижиг байранд амьдарч амьдралаа залгуулахад хүрэлцэхгүй орчинд зовж байгаа нь түүнд огт таалагдаагүй. Зэмманлын Нийл хоёрын харилцаа маргаан үл ойлголцлоо шилжсэн. Эхэндээ жижиг маргаан байсан бол аажмаар томоохон өрсөлдөөн хэрүүл болон өргөжсөн. Хамгийн ноцтой үед хөршүүд нь ч тэдний орилж байгаа дууг сонсож байв. Харилцаа улам муудаж Зэмманлын 2007 оны хавар анхудаа Нийлээс салж өгөхийг хүссэн байна. Гэвч Нийл салахаас татгалцсан тэр шалтгаанаа би ганц бие ээжийн гэр бүлд өссөн. Гэр бүл идрэхэд их шарх авсан, хүүхдүүддээ ийм зовлон дахин амсуулахыг хүсэхгүй байна гэж тайлбарлажээ. Зэмманлын ойлголцсон ч ээж байхаас ядран хүүхдүүддээ илүү хөрөнгө оруулахад бэлэн байгаагүй. Тэр найз нөхдөд гэрэлтэй гомдлон ярьж эхэлсэн бөгөөд жирэмсэн учраас гэрэлсэн. Гэрлээд хүүхэдтэй болсон. Би гэрийн ажил хийх болсон. Ийм амьдралыг хүсээгүй гэж хэлдэг байв. Зэмманлын анх салах хүсэлт гаргасныхаа дараа тис өөр хүн болон хуурчээ. Ажлаасаа гараад найз нөхдөдөө уулзаж ууланд гарч хүүхэд гэр бүлдээ цаг зарцуулахаа больсон. 2007 оны 6 дугаар сард Зэмманлын MySpace хаягаа нээж ямар ч хийх зүйлгүйгээр цагийг өнгөрөөж эхэлсэн нь энэ хэргийн суурийг тавьсан юм. MySpace нь Америкийн нэгдсэн улсад байсан нийгмийн сүлжээ бөгөөд Facebook гараагүй үед залуусын дунд маш алдартай байв. Зэмманлын MySpace-ийг байнга ашигладаг байсан боловч 2007 оны 6 дугаар сард санамсаргүй гүйлгэж байхдаа хуучин найз залуу Аратагаа тааралдав. Зэмманлын хурдан хугацаанд Аратай харилцаагаа сэргээж уулзан архиуж хуучин дурсамжаа ярилцсан цагийг өнгөрөөжээ. Зэмманлын өмнө нь мэдэрч байгаагүй чөлөөт байдлыг мэдэрсэн. Тэр энэ мэдрэмжинд маш их дурлаж Арагаас холдохыг хүсээгүй. Тэр ажилтаа юм шиг байнга хуурч Нийлийн ээж Джейнээс 2 хүүхдээ асарч байхыг гуйн Арагийн байгаа Санта Барбара руу явж түүнтэй өдөржин хамт байж харилцаа үүсгэсэн байна. Аратай байхдаа Зэмманлын өвдөлттэй бодит амьдралаас зүгтэж чаддаг байв. Тэр гутамшигтай амьдрал хүүхдийн шээс ба өтгөний үнээр дуусахгүй гэрийн ажилттай тулгарх шаардлагагүй болсон. Энэ үед Зэмманлын 27 настай олон жил жижиг замбраагүй байдалд хавчуулагдсан байсан тул дахиад ийм чөлөөт сайхан амьдрал хүссэн байж. Гэвч өнөөх Ара гэрэлтээс гадуур харилцаанд орохыг хүсээгүй тэр Зэмманлынд Манлын чинь аль хэдийн гэрэлсэн. Энэ зөв зүйл биш гэж би бодож байна. Хэрвээ чи шинэ харилцаа эхлүүлэхийг хүсэж байвал одоо байгаа харилцаагаа дуусгах хэрэгтэй гэж хэлв. Зэмманлын үнэхээр Араг харилсан хэсэг нь тодорхой биш. Харин тэр амьдралдаа туйлын сэтгэл ханамжгүй байсан тул Араг хараад амьдрал өөрчлөгдөх хуурамч итгэл төрсөн байж мэднэ. Өмнө нь Нийлтэй анх уулзахдаа тэгж итгэсэн шиг Зэмманлын амьдралынхаа өвдөлттэй үеийг шинэ харилцаагаар дуусгана гэж дахин найдсан байна. Гэрлэлтийг салгах нь Зэмманлынгийн тулгамдсан гол зорилго болж энэ талаар бодсоор нойргүй хоног болсон. Зэмманлынгийн дүүгийн хэлснээр тэр энэ үед дандаа нэг ижил зүг зүүдэлдэг байснаа дүүдээ ярьдаг байж зүүдэндээ тэр гэр бүлийнхээ бүх гишүүнийг нас барсан гэж хардаг байв. Зүүдэндээ Нийл эхлээд 2 хүүхдийг налаад өөрөө амиа хорлдог. Зэмманлын үнэхээр энэ бодлоо өдөр шөнөгүй эргцүүлж байлаа. Дараа нь Зэмманлын хүмүүс Нийл өөрчлөгдсөн, намайг болон хүүхдийг гимтээж магадгүй гэж ярьж эхэлжээ. Гэвч үнэн хэрэгтээ Нийл хэрцгий хүн биш өгөөд хизээж хүчирхийлэл үзүүлж байгаагүй. 2 сарын дараа 2007 оны 8 дугаар сарын 7-ны орой Зэмманлын бүхнийг өөрөө дуусгахаар шийдсэн байна. Тэр өдөр Нийл оройн хоолнд гэрт байсангүй. Зэмманлын хүүхдүүддээ дуртай хаваан пиццаг өгчээ. Хоолны дараа хүүхдүүдийг тус тусын оронд нэвтүүлж хүнчлэр бүтээж унтуулсан. Харин хүүхэд унтаж буйг баталгаажуулсны дараа тэр нам гүмхэн хүүхдийн орлоо алхаж дэр авч баг хүү Яаныг дээрээс нь дарав. Хүү эсэргүүцэн биеэ сэгсэрч байсан ч Зэмманлын зогсоогүй.
Дараа нь тэр том хүү Дэвэн дээр ч мөн адил үйлдэл хийж хэдхэн мөчийн дотор тэдний хөнөөс. Хүүхдүүдийг асны дараа Зимманлийн компьютераас ааж эхлээд MySpace-д нэвтэрч араг юу пост хийснийг шалгаад 9:30-д найз нөхөддөө мессеж илгээж. Дараа нь шүршүрт орж хувцас солиод найз нөхөдтэйгөө бар руу уухаар гарсан байна. Зимманлингийн төлөвлөгөөнд Нийл гэртээ ирэхэд хоёр хүн алагдсан байх ёстой байсан. Урд нь Нийл яриандаа хэд хэдэн удаа хүүхдүүд эсвэл эхнэрт минь ямар нэгэн зүйл тохиолдвол би амьд явахгүй гэж ярьдаг байж. Ингээд хүүхдүүдээ үхснийг харуул тэр өөрийнхөө амийг хорлоно гэж Манлин тооцоолсон байлаа. Гэвч таамаглаагүй зүйл болсон нь Зимманлийн найзуудтайгаа арх угаад гэртээ ирэхэд Нийл компьютерийн өмнө сууж тоглоом тоглож байв. Тэр хэдхэн метрийн зайд үе дээд доод орны хоёр цогцыг огт анзаарсангүй. Тэр зөвхөн хоол захиалан авч идсэн эзнийхээ дараа хог тарьсан байв. Хогийн сав дүүрэн бас ширээн дээр хоолны захиалгын хайрцаг ихээр байхыг хараад Нийл амиа хорлоогүй аль хэдийн уурлаж байсан Зимманлин улам дург үзлээ. Тэр Нийлтэй томоохон маргаан хийсэн бөгөөд хөршөөд гомдол гаргах хүртэл зогсоогүй. Харин хэрүүлийн дараа Нийл унтахын тулд оронд орсон. Зимманлин харин өөр зүйл бодож байв. Тэр Нийлийн цуглуулганд байсан том самурайн сэлмийг авч унтаж буй нөхрөө гинэд зүссэн. Нийл өвдөлтөөр сэрж өрөөгөр гүйж эсэргүүцэх гэж оролдсон ч Зимманлин буцах замгүй байлаа. Тэр нөхрийнхөө өршөөл гуйхыг үлтон аль болох бүрэн хөнөөтлөнд бүлсээр байж. Дараа нь Зимманлин хувцас сольж цусанд нэвтэрсэн хувцас хогийн савнд хаяхаар уул руу явж эргээд гэртээ айсан ихийн дүр тоглон ирсэн байна. Зимманлин харин дараа нь хэлэхдээ Нийлийн үхэхийн өмнөх сүүлчийн үг нь надад туслаач гэж хэлж байсан гэж. Задлан шинжилгээний тайланд Нийлийн бие дээр 92 тусдаа шарах байсан нь 22 нь гар дээр. Мөн толгой нь хагарсан, 2 хуруу тасарсан, уушиг гидс зүрхэн цоорсон байж. 2007 оны 8 дугаар сарын 9-нд Зимманлин хэрэг үлдсэн процессоо хүлээн зөвшөөрсөн. Шүүх хурал удаан үргэлжилж 3 жилийн дараа буюу 2010 оны 11-р сард шүүхийн тангарагтны шүүгчид 8 цаг хэлэлцсэний дараа Зимманлинийг гимбуруутай гэж үзсэн ч цаазын ял оноох хэсгэд санал нийлэхгүй байсан. Тангарагтны шүүхийн 8 гишүүн цаазын ялыг дэмжиж 4 нь эсэргүүцсэн. Харин 2011 оны 8 дугаар сард шүүхийн гишүүд 2 дахь удаага хуралдаж энэ удаа Зимманлинийг цаазлахыг нэг дуугаар санал нэгдэв. 5 сарын дараа буюу 2012 оны 1-р сард шүүгч Мартинес Зимманлингийн цаазын ялыг баталгаажуулсан. Зимманлингийн гэр бүл түүний өсөж төрнөх явцад сэтгэл санааны гэмтэл авсан гэж тайлбарласан ба Зингийн эцэг мөн өөрийн хүмүүжүүлэх арга буруу байсан, энэ нь охиндоо сэтгэл зүйн нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэжээ. Гэвч шүүгч Мартинес Зимманлингийн үйлсэн 3 хүн алсан хэрэг бүрийг зориуд төлөвлөсөн, урьдчилан бэлдсэн гэж үзсэн хэвээр байв. Шүүх хэрэг гарахаас 2 сарын өмнөөс л Зимманлинг аллах хийх төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн гэж үзсэн. Мартинес шүүгч хэлэхдээ хүнийг элдв зүйлээр дарж бүтээж алхахад 5-10 минут шаарддаг. Энэ нь Зимманлинд 2 хүүхдээ гэмтэж байхдаа ухаарч шийдвэр гаргах боломжтой байсан гэсэн үг. Түүнчлэн нөхрөө алж байхдаа эрзэн нэмбэлээ өмссөн, аллахаас хойш цуснд бодогдсон хувцас хайсан. Мөн цагдаад шалгагдах үедээ хашигчин уйлж төрөлдсөн дүр үзүүлсэн. Эдгээр нотлохоо бүгд Зимманлинг үйлдэлийнхээ үед ухамсартай, чадвартай, бэлдсэн байсан гэдгийг харуулж байна гэж. Өнөөдрийн байдлаар Калифорни мужид 700 гаруй цаазын ялтай хоригдол байгаа бөгөөд үүнээс зөвхөн 20 орчим нь эмэгтэй байна. 1976 онд Калифорнид цаазын ял сэргээгдсэн, одоогоор 13 хүн л цаазлуулсан. Эдгээр нь бүгд эрэгтэйчүүд. Харин Зимманли гэр бүлээ тэр чигт нь хөнөөсөн Калифорнигийн анхны эмэгтэй хүн болсон. Шүүгч Мартинес Калифорнид цаазын ял гүйцэтгэх үйл ажиллагааны удаашралт ихээхэн санаа зовж хэлэхдээ Зимманлин хадагтай би чамайг дахин хизээж харж чадахгүй байх. Энэ хэрэг эцэслэн гүйцэтгэлд хүрэх үед би энэ ертөнцөөс аль хэдийн явчихсан байна гэв. Энэ нь цаазын ял гүйцэтгэхэд маш их цаг орж байгаа гэсэн утгатай. Одоогоор Зимманлин Калифорнид хоригдож байгаа бөгөөд цаазлуулаагүй байсаар. Харин хэрэг гарснаас хойш бараг 20 жил өнгөрсөн байна. Мөн шүүгч Мартинес Зимманлинийг өөрийгөө хэд өвөлгсөн нарциссист, хуваа хичээсэн төлөвшөөгүй хүн байсан гэж дүгнжээ. Хуваа хичээсэн байдлаасаа болж бодит байдал сэтгэлд нь хүрэхгүй байгааг нөхөр хүүхдүүдэд чихэн буруутгаж тэд өөрийг нь чирч доош нь татаж байна гэж үзсэн. Харин төлөвшөөгүй зангаасаа болж араатай танилцсны дараа шинэ харилцаагаар дамжуулан амьдралаа өөрчлөн гэж найдсан бөгөөд энэ удаад хүүхдүүд болон нөхөр нь хамгийн том саад болж харагдсан байна. Энэ хэргийн хамгийн сэтгэл өвтгөн зүйл нь түүнд бодиттой боломжит тоо томшгүй олон шийдэл байсан атлаа
зөвхөн салж явахыг хүссэн шалтгаанаар өөртөө нь хамгийн их итгэдэг байсан өөрсдийгөө хамгаалах ямар ч боломжгүй хоёр жаахан хүүхдээ харгас хэрцгийгээр хөнөөсөн явдал юм. Хэрэг гарсны дараа Нийлийн ээж Жейн өөрийгөө маш их буруутгасаар ирсэн. Тэр нэгэн өнгөрсөн дурсамжийг байнга шаналдаг байв. Нэг удаа Жейн хоёр ач хүүгээ харж суухтан Деван түүнээс хамгийн дуртай дуу болох Puff the Magic Dragon-ыг дуулж өгөхийг гуйжээ. Жейн дуулж байтал том ач нь гинэт дууныхаа дундуур зогсоохыг хүссэн байна. Эмээ битгий дуул би айж байна. Гэхэд юунаас айж байгаа юм хэмээн асуусан байна. Харин хүү хэлэхдээ дуунд л луу өгөшгүй гэж гардаг. Харин бяцхан хөвгүүд өгөшгүй биш шүү дээ гэжээ. Харин эмээ нэлэхдээ тэнэг минь энэ дууны утга нь бяцхан хөвгүүд том болоод насан туршдаг гэсэн санаа юм. Чи орондоо дуулууртай хэвдэж байвал аюулгүй байна хэмээж. Жейн хожим маш их харамсаж Деванд ор бол хамгийн аюулгүй гэж хэлсэн атлаа тэр эцэстээ яг тэр орон дээр амиа алдсанд өөрийгөө уучлж чаддаггүй байж. Энэ явдал Жейнийг урт хугацаагаар зовоосоор магадгүй хизээж тайвшрахгүй шарах болж үлдсэн байх. Тэр үргэлж хэлэхдээ энэ бол бурхны дохио байсан. Би үүнийг эртхэн анзаараагүй дээ өөрийгөө үзэн яддаг хэмээжээ.